Сайн байцгаана уу үзэгчдээ. Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг амьдралын гол дүр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Хүн бүр өөрийнхөө амьдралынхаа гол дүр нь байдаг. Тэрхүү амьдралаа яаж сайхан авч явах вэ? Тэрхүү гол дүрээ хэрхэн сайн бүтээх вэ гэдг нь хувь хүний өөрийнх нь ажил мэргэжил үйлстэй салшгүй холбоотой байдаг. ертөнцийн хүн төрлөختөн үүсэн бий болсон цагаасаа өөрийн дүр үүргийг амьдралд бий болгохоор ирдэг. Энэ нь зөвхөн цаг хугацаагаар хэмжигддэг бөгөөд сайн, муу алийг ч үгүйсгэж болохгүй. Тэд бүгд бие биенээсээ уялдан хамаарч байж амьдрал үргэлжилдэг. Хэрвээ зовлон байгаагүй бол бид жаргалыг жаргал хэмээн нэрлэхгүй. Жаргалыг мэдрэгч үгүй байх байсан биз. Дэлхий болон дэлхийг үүсгэж бүх амьтай, амьгүй зүйлс, улиран цаг хугацаа хүний мэдрэмжүүд болох хайр, зовнил, догтлол, уучлал, шунал, эд хөрөнг, эрх мэдэл тэр бүгд өөр өөрийн гэсэн дүр үүргийг амьдралд бий болгодог хязгааргүй эргэлдэх амьдралын мөн чанарууд юм. Иймээс хүн гэгчин амьдралынхаа гол дүр нь юм. Бид өнөөдрийнхөө нэвтрүүлгээр хайр халамжаар дутан яваа асрамжийн газрын хүүхдүүдийг өөрийнхөө хүүхдүүд шигээ хоёргоо сэтгэлээр хайрлаж, халамжилж яваа асрамжийн төвийн багшийн ажил амьдралыг өгүүлэхээр бэлтгэлээ. За хүүхдүүдээ өглөөний минь сайхан амсгаслаа. There's a place in your heart and I know that it is love. And this place could be much brighter than tomorrow. And if you really try, you'll find there's no need to cry. In this place, you'll feel there's no hurt or sorrow. There are ways to get there if you care enough for the living. Make a little space. За, төгөө даар зүг юм хүн. Хүнстэй өгч. За хүүхдүүдээ тэгээд намайг зүтэрээ үрцэж өглөө болохоор ээжээ очно би. Энэ дэлхийн ертөнцид сайхан сэтгэлтэй бусдын төлөө бүтэн амьдралаа зориулсан ачтнууд олон бий. Тэдний нэг бол багш. Тэр дундаа асрах төвийн багш юм. Бяцхан зүрхэндээ гуниг харуулслыг тэн хатуу хорвоог туулж яваа хүүхдүүдийн ээжийнх нь оронд ээж, аавынх нь оронд аав болон яваа хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцлборын багш Бат сүхийн алтан цэцгийн эгэл жирийн хэрнээ хүүхдүүдийн чин сэтгэлээр хөглөгдсөн амьдралын жимээр хамтдаа аялцгаая. за намайг Бат сүхийн алтан цэцэг гэдэг. Би Хавд аймгийн Мянган цөмөнд төрсөн. Тэгээд айлын бол том охин доороо 3 дүүтэй аав ээжтэйгээ амьдардаг байж байгаад одоо 2005 онд Улаанбаатар хотод их сургуульд суралцаж ирээд тэгээд төгсөөд одоо эндээ ажиллаад одоо бол гэр бүл зохиогоод өхөр охиныхоо хамт амьдардаг. Одоо би чи Хавд аймгийн Жаргалан цөмийн 2 дугаар амжилтыг төгсөжсэн. Тэгээд манай түүх нийгмийн багш Лавсран гэдэг багш маань андаа тэгээд илүү их тэр нөгөө одоо нийгмийн шинжилгээ ухаан руу энэ багш мэрэгжил рүү татаж оруулсан хүмүүс маань бол одоо манай багш байна. Тэгээд олимпиадад их бэлтгэдэг, оролцдог тийм ээ аймгийнхаа олимпиадад бол байнгын амжилтаа оролцдог. Тэгээд бас давхар би чинь нөгөө мэтгэлцээний клуб тех явна. Тэгээд тэр нөгөө яг өөрийгөө одоо ирэхэд одоо нөгөө хуульч шүүгч болчихно гэдэг юм одоо өмгөөлөгч бол нэр нь хүний эрхтэй ажилладаг нийгмийн ажилтан ийм хүн болно л гэж үздэг гэсэн. Тэгээд мэтгэлцээний клубд бас хичээлдэг байсан. За ер нь би одоо өөрөө багасаа л их нийгмийн идэвх сайтай тийм ээ одоо ингээл шударгаас одоо хүний эрх хэрэгчлөөг их дэмждэг одоо тэрний төлөө тэмцэнэ гэл их боддог тийм хүүхэд байсан. Тэгээд тэр ч утгаараас яг энэ одоо хүүхдүүдийн эрх ашиг тийм ээ энэ чиглэлээр нийгмийн хүмүүлгийн чиглэлээр ажиллах сонирхолтой байсан учраас бас багш мөржлийг сонгосон байгаа. Алтагийн хувьд бол би бас нэлийн чадвартай одоо залуу наснаас ахуулаад бас хүүхдүүдтэй ерөөсөө сургуулаа төгсвөл одоо нийгмийн ажил үйлчлэгээнд ороод энэ хэцүү хүүхдүүдтэй л ажиллаж ирсэн юм байлээ. Одоо намайг ирэхэд бол ажиллаж ирсэн. Тэгээд ингээд цаашаа ер нь их явц сайтай одоо ур чадвар сайтай тэгээ хурдтай
яг анх бол үндэ багш болъё гэж бодож байгаагүй тийм ээ, өмгөөлөгч болъё гэж бодож исэн. Гэхдээ одоо сонгосондоо маш их баяртай байдаг. Хүний бас ямар талаас нь энэ хүнд ямар үүрэг даалгавар өгвөл энэ хүн үр дүнд хүрэхгүй эцсийн одоо үр дүн яаж гарах уу гэдэг дээр бас нэлээд бодолтой ажилдаг. Хашийг эс засвал сав болохгүй, хүнийг эс засвал эрдэм сурахгүй гэдэг манай ардын мэрэгэн үг байдаг. Нарт ертөнцийн дээр байхгүй нандин сайхан мэрэгжил эзэмшин хүнийг залж засах үүрэг багш хүнд ноогдсон байдаг. Багш хүн гэдэг хүнээр хүн хийж байгаа, хүнийг урлаж байгаа дархан хүмүүс. Манай ард түмэн эртнээс эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн. Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг чадвар олгох, тэднийг бие хүн болгон хүмүүжүүлэх, арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүнийг хэлдэг. Одоо 10 жилийн өмнө 2005 оны 9 сарын 1-нд одоо энэ Монгол Улсын боловсролын их сургуулийн түүх нийгмийн ухааны сургуульд нийгэм хүмүүнлэгийн ухааны багшийн одоо ангид элсэн орсон. Тэгээд 10 жилийн өмнө сурж ирсэн сургуулийнхаа танхимдаа ирээд сэтгэл их өндөр байна. Яг энэ зааланд энэ байранд одоо хичээлдэг байсан. Багш мэргэжил чинь өөрөө хүнээр хүн хийх ухаан гэж тийм ээ, одоо хүн багш би ч одоо өөрөө хүн шүү дээ. Тэгсэн мөртлөө хүнийг төлөвшүүлж хөгжүүлэх, хүнээр хүн болох ухаан нь өөрөө их нарийн байдаг. Тийм болохоор багш мэргэжлийг сонгосон болон багшаар суралцж байгаа, багшаар төгсөж байгаа хүмүүс маань өөрийгөө маш их төлөвшүүлсэн байх хэрэгтэй тийм ээ. Ёс зүйн хэм хэмжээг бол баримталж ажилладаг. Ёс зүйтэй тэгээд өөрийгөө төлөвшүүлж хөгжүүлсэн байх ёстой гэж одоо үздэг тийм. Тэгээд мэргэжлийнхээ хамгийн сайхныг гэвэл ялангуяа энэ халамж сургамжийн төвд ажиллаж байгаа багш нарын хувьд бол одоо бусдын төлөө хөдөлмөрлсөн үйлс бүх утга төгөлдөр байд юм аа гэд бид нар бол бидний үйлчилгээ болгон энэ хүүхдүүдийн төлөө, энэ хүүхдүүдийн сайн сайхны төлөө, ирээдүйн амьдралын төлөө өнөөдөр яг энд байгаа 100 хүүхдийн төлөө гэж байгаа боловч улс их орныхоо ирээдүй болсон тийм ээ, энэ одоо эмзэг бүлгийн зорилт бүлгийн хүүхдүүдийг төлөвшүүлж байгаагаараа бас их ач холбогдолтой. Одоогийн ажиллаж байгаа ажил нь бол ер нь нэлээд хүнд штэ тийм ээ. Яагаад би хүнд гэж хэлж яах вэ гэхээр эцэг эхээсээ хүндий, нэгд хоёрдугаарт бас тодорхой хэмжээний эмзэг хэсгийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Тэгэхээр тэдний эцэг эхийн үүргийг давхар гүйцэтгэнэ. Тэгээд тэр хүүхдүүдэд чин сэтгэлээсээ хандна гэдэг бол бас л хүнээс нэлээд тийм нарийн одоо сэтгэл зүй, дээр нь бол ур чадвар, дээр нь бас хүнлэг чанар. Ийм зүйлүүдийг бол шаардж байдаг. Хөдөө орон нутагт төрж өссөн алтан цэцэг охин багасаа л нийгмийн идэвхтэй сэргэлэн цаваа охин байлаа. Түүний хүсэл мөрөөдөл нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст чадах чинээгээрээ туслах. Тэрхүү хүслийнхээ дагуу эмзэг бүлгийн ядарсан, зүдэрсэн хүмүүст туслах үйлсэд оюутан ахуйгаасаа л оролцож эхэлсэн юм. Тиймээс ч тэрээр өөрийн ариун нандин хүслийг тэн алдраа бяцхан хүүхдүүдийн төлөө ийхүү зүрх сэтгэл шулуудан ажиллаж байгаа юм. Би бас оюутан байхдаа маш олон тийм сайн дурын ажил, нийгмийн идэвх сэтгэлтэй оюутан байлаа. Тэгээд 2007 оноос эхлээд нөгөө 3 дугаар курс тахаас эхлээд Монголын Будын шишинтэй оюутны холбоо гэдэг төрийн бас байгууллага Төв гандан мэргэжлийн дээр байрладаг. Бурхны шишинтэй одоо Монгол улсын ихтэй сургуулиудад суралцдаг оюутнуудын тийм сайн дурын байгууллага байдаг байсан. Тэнд одоо гадаад харилцааг нь хариуцж ажилладаг байсан. Тэр хүрээндээ бид нар одоо зуныхаа хөтөлбөрөөрөө одоо манай энэ асрамжийн байгууллага дээр бол одоо од туслан дээр нь 100 хүүхдийн багтаамжтай тийм сүйдрөвч барьж өгчөөсөн, усанд ороходоо өрөө барьж өгчөөсөн, галтгооных нь хажууд угаалбар хийж өгчөөсөн ч гэдэм үү. Мөн бас хүүхдүүдэд одоо баярын тэмдэглэлт өдрүүдэд нь тэмцээн урдаан зохиох, шагнал хурамшуулах үйл ажиллагаа байдаг байлаа. Энэ хүрээндээ нөгөө одоо нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн хүмүүлгийн, сургалт танин мөтгийн олон талт одоо бүтээн байгуулалтын ажлуудыг хийдэг байж байгаад тэгээд тэр хүрээнд одоо энэ одоогийн өнөөдөр ажиллаж байгаа асрамжийн газартаа оюутан байх цагаас эхлээд сайн дурын ажилтан хүмүүлгийн үйлсийн оюутнаар ажиллаж агаад тэгээд дараа нь төгсөөд одоо мэргэжлэрээ багшаар ажиллаад өнөөдөр одоо ингээд хүүхдийн төвхөө эрхлэгчийн ажлыг өдөртөө зохион байгуулж байна. Багш мэргэжил хамгийн сайхан. Яагаад гэвэл бусдын төлөө хөдөлмөрлсөн үйлс бүхэн утга төгөлдөр байдаг юм. Тэр дундаа хүүхдүүдийн төлөө. Багш Батсүхийн алтан цэцэг. Та маань өөрөө
их тийм эрч хүчтэй хүүхэд байгаа. Тэгээд анх бол манай байгууллагт орж ирэхээс өмнө бол манай байгууллагатай хамтран ажилладаг байсан. Бурхан шашинтны оюутны холбоо гэсэн төрийн бас байгууллагын одоо нэлээд нөлөө бүхий тийм гавшгаа манлайлагч охин байсан. Тэгээ манай байгууллагын одоо энэ хүүхдүүд дээр хүмүүнлэгийн ажил зохион байгуулдаг байсан. Тэгээд тэр тиймдээ ч одоо ерөнхийдөө яг энэ сургуулаа төгсөөд ажлын гараагаа яг л энэ хүүхдүүдийн төлөө яг л энэ нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн төлөө одоо зориулах ёстой байна гэж одоо өөрөө тууштай шийдэж ерөөсө зуны турш манай хүүхдийн цуслан дээр ажиллаж байгаа л намар 9 сарын 1 гихтэл ерөнхийдөө зориг шулуудаад ороод ирсэн тийм хүүхэд байгаа. Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцлбор 24 цагийн үйл ажиллагаатай. Алтан цэцэг багшийн хувьд оюутан байхасаа л энэ төвд сайн дурын ажилтан хийж төд удалгүй төс төвийн бүлгийн багш болж байсан юм. Асрамжийн газрын багш гэдэг бол бусад багш нараас эрс ялгаатай. Хүүхдүүдийн гэр бүлийнх нь нэг гишүүн л гэсэн үг. Хүүхдүүд өглөө 7:30-д босцоодог. Тэдний өдрийн хийх зүйлсүүд бүгд цагийн хуваарийн дагуу явагддаг байна. Нэг өрөөнд ахлах ангийн нэг хүүхэдтэй 3 жижиг хүүхэд байх жишээтэй. Ахлах ангийн хүүхдүүд жижиг хүүхдүүдээ асран халамжилж хичээл номд нь тусалдаг. Ах эгч дүүс нэг өрөөнд хамт байдаг байна. Хүүхдүүд өглөөс эрсгэж байшин хүүхдийн цангасан дугаар хөглөгдөнө. Ямар мөрөөдгийг нэвшээ. Би ахмад насаа хүндлэж ариутгаас угаасаж энэ орны төлөөдэж эдгээр навшаан дижэж бороотой гişohаж бодсанаа боловснаа. За манайх бол 24 цагийн үйл ажиллагаатай байгууллага байгаа. Тэгээд бүлгийн багш нар маань одоо 2-2-ороо ээлжиж жижиг агшаар хамдаг. За тэгээд одоо 7:30 болж байна. Өглөө хичээлийн хүүхдүүдээ 6:30 тосгоод цайг нь уулгаад хичээлд нь явуулдаг. Одоо үлдсэн өдөөс хойш ээлжтэй буюу байранда байдаг хүүхдүүдийг 7:30 тосгох юм байнамаа. За хүүхдүүдээ өглөөний минь сайхан амарцгааснаа босоорой. Сайхан амарцгааснаа. За басараа манай бүлгийн ирээдүйн бүлгийн хөвгүүд байна. Дандаа 11-ээс 13 насны хүүхдүүд байдаг. Бага дунд насны бүлгийн хүүхдүүд манайгаа. За босцоогоороо хүүхдүүдээ босох цаг нь болсон байх шүү. За манай хүүхдүүд өглөө одоо сэрээд өөртөө үйлчлээ 4 засгийн цэвэрлэгээ хийснийхээ дараа одоо өглөөний дасгалаа хийдэг байгаа. 8:30 цайндаа ордог. Ер нь бол өдөрт бол одоо 5 удаа хоол цайндаа ордог байгаа. Багш гэхээс илүү ээж аавын үүргээс тэр зайнаас л одоо хүүхдүүдтэйгээ харилцдаг. Эцэг хийх нь оронд л одоо оролж байж байгаагаараа бид нэр ерөөсөө тийм л одоо үүрэг хариуцлага хүлээдэгтэй. Зөвхөн багш гэлтгүй одоо энэ асамжийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа бүхэл хүмүүс тийм ээ одоо угаагч, цэвэрлэгч, үйлчлэгч, аж ахуйн ажилтнууд байна, захиргааны ажилтнууд байна. Тэдний одоо бидний манай байгууллагын болон багш нар болгоны одоо гол үйл ажиллагаа цөмөн хүүхэд чиглэсэн байдаг учраас хүн болгон л хүүхдэд одоо ээж аав шиг хандлах. Тийм л одоо үзлийг чухалчилдаг та. Бидний гол одоо урам авчиг ажлынхаа эрч хүчийг алдаг зүйл бол хүүхдүүдэд. Гэхдээ нэг хүүхд маань ч гэсэн сайн болоод, сайхан болоод төлөвшөөд зөв замаар орох болгонд л одоо багш нар болгон баярлдаг. Тэмдээч бид нар алтан дүрм одоо хаач явахгүй алтан дүрм бол одоо манай төвд асрамжийн газар ч юм уу байдаг тийм ээ. Алтраа тэдэнд шударгаар хандаж, алдаа эндэгдлийг нь уучилж, урам зоригоор тэтгэн урамшуулж, улсааж олоодох иргэн төлөвшүүлнэгээд энэ алтан дүрмээ унших болгондоо бид нар одоо бодож боловсруулж бясалгана л да тийм ээ. Үнэхээр хүүхдүүд юм болохоор алдааг нь уучлна. Тэгээд зөрчил дутагдал гаргах тийм ээ одоо тодорхой хугацаанд ингээд ихтгэл олгоод хөөрхөн үйлчлэгээ аваад төлөвшөж байгаа хүүхдүүд маань гинт одоо нөгөө буруу дадал зуршил нөгөө хуучин юм руугаа бас хандах зүйлүүд гарна. Тэр үед бол их урам хугардаг л да. Тий багш нэг бол гомдоо нас тэгээд бас яг ингээ гадар бас ингээ тэмцэн тэгээд бас яг аргагүй бас ингээ нэг одоо энэ газраас ингээ тассан зохицохгүй бас байгаа учраас бас ингээ гадар ингээ явдаг гэж магадгүй гэж бас ингээ боддог. Тэгээд хаяас ингээ бас яагаад ингээ ийм гоё баян ингээ бүх юм ингээ бэлэнж яагаад ингээ энэ үед ингээ энд ингээ тогтож чаддаг юм болоо гэж бас ингээ хаяас ингээ дотроос ингээ шаналдаг байна. Миний амьдралд урьдчилан төсөөлхийн аргагүй бартаа нухчаа саад бэрхшээл тохиолдох нь олонтой. Өчигдөрхөн аав ээжийнхээ гар дээр эргэлэн наадаж аз жаргалд умбаж байсан бяцхан хүү охины хувь заяаг гинэтгэн хар сүдэр нөмөрч харж хандах халуун илгийн хүнгүй өншрөн үлдэх нь бий. Түшээд авах ах дүүс муутай нэг нь ийхүү өншрөн үлдэхтэй хин нэгэн сүүн сэтгэлтнэр хөтлүүлэн хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хаалгыг татдаг.
Ингээд л тентхийн харьяат болно. Үр хүүхэд гэдэг юунаас ч ирхэн болохоор хин нэгэн мах цуснаас тасарсан үрээ энэ ертөнцөөс явхаас бусад шалтгаанаар орхих нь харамсалтай. Гэвч муу зуршил арх дарсанд хит автсан ухуур мөчөд зарим хүмүүс ангахай үрээ бусдын үүрэнд орхих нь бий. Хөршиндөө юм уу аль нэг хамаатны да үр хүүхдээ орхичход сургагүй алга болчихсон хүмүүс ч цөөнгүй. Эдгээр хүүхдүүд бас л хувь заяаны ирэхээр тусдууд ирнэ. Алтан цэцэг багш хүүхдүүдтэйгээ их нээлттэй байдаг. Хүүхдүүд багштайгаа ярилцах дуртай. Багш маань бидэнд их урам зориг өгдөг хэмээн ярьж байсан юм. Алтан цэцэг багш маань 10 настай хаад бүлгийн гишүүнээрээ бас авч исэн. Тэгээ алтан цэцэг багш маань тэр үед илүү тийм хичээл рүү илүү тийм боловсрол тал руу илүү тийм төлөвлөж өгч тэгээд одоо аливаа тэмцээнд одоо ингэж оруулж аливаа олимпиад руу ингэж шахаж бас ингэж суулын маань бас багш нараас ингэж татлага авч ингээ бас ингээ одоо наа хөгжүүлэхэд илүү их төлөвлөж оруулсан байгаа. Тэгээ бас алтан цэцэг багштаас маш их талархдаг. Алтан цэцэг багшлаараа би хэлгээр хвчлэн ирээдүйн тухай ярьдаг. Тэгээд хүн ирээдүйтэй явж иж ирээдүйтэй хүмүүс болохоор ирээдүйдээ том болоод улам тийм хичээгээр мчээрээс үгэлдэх болохоор би тэгээд ороод багштай юм ярингууд багш хийсэн зориг урдаа зориг тавиад хүн болчны зоригт нь улам тийм урдчуур зорилгын төлөө улам тэмүүлнэ гэж хэлдэг. Тийм хүүхдүүдтэй бол хамгийн гол нь зөвхөн нэг номерт чин сэтгэлээсээ юмд хандах хэрэгтэй тийм ээ. Үнэн сэтгэлээс хандсан зүйлэл заавал чамд буцаагаад үнэнч тийм одоо хариу үйлдэл ирдгээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүнд баярлсан талархсан бол тэрийг сайхан сэтгэлээсээ нүүр дүүрэн одоо инээмсэглэж байгаа хэлж байгаараа ч гэдэг юм тийм ээ. Гомдсон, тунирхсан, хүнд хэцүү байвал тэрийг уучлаад ярьж байгаараа ямар нэгэн чин сэтгэл үнэнч байдаг гэдэг бол их чухал байдаг гэдгийг хэлдэг. Алтан цэцэг багштайгаа бас их дотнос илэн далангийн өөрсдөө бол битгүй байгаа юм аа гэж багштайгаас ээжтэйгээ бас ярьж байгаа шиг л тийм дотн ярьдаг. Гэвчлэн бол та нар өөрсдөө бас ингээ хичээвэл бас боломжгүй зүйл үгүй. Багш нь бол чадах чинээ ингэж туслана. Тэгээд таны өмнө бол бас юм боломжууд байгаа шүү гэж байг ингэж бас ингээ санаал бас хаяас урмын үгээр ингэж тэтгэдэг байна. Одоо нийгмийн нэг тогтцоо хандлага бол асамжийн газрын хүмүүс тэгэхээр одоо өнчин ядуу ядарсан тий зударсан эсвэл одоо хүмүүжлийн доголдолтой хулгай зэлгээ хийдэг ч юм уу дандаа тийм муу сөрөг хүмүүс байдаг гэж боддог. Өгтөө бол тийм биш тийм ээ. Энд яг хуу тийм сөрөг хэцүү хүнд хэцүү амьдралд бол бүгдээрээ байсан хүүхдүүд харин одоо энд ирээд тасамжид ирээд тийм ээ одоо янз бүрийн үйл ажиллагаанд хамрагдаад өөрийгөө өөрчлөөд хөгжөөд өсөөд дэвжиж байгаа хүүхдүүд зөндөө байгаа. Өнөөдөр асрамжийн төвөөс одоо манай төвөөс ихэд 2015 оны өсвөрийн бокс улсын аварга болсон хүүхдээ одоо 6 сарын 6-нд Узбек улсад Азийн аваргад оролцож байна. 9 сард Орос улманы улсад дэлхийн аваргад эх орноо төлөөлөд оролцож байна тийм ээ. Тэгэхээр асрамжийн газар дандаа муу хүүхдүүд бол байдаггүй. Асрах газрын хүүхдүүд гэхээр л хүмүүс бас ингээ өөр бодлоор бас ингээ хулгай хийдэг бас ингээ хүүхдүүдийг зодддаг бас хүүхдүүдийг дээрнэтэй гэж боддог. Ингээх тусмаас биднээс ингээ улам хичээгмээр ингээ санагддаг. Бид нэр бол ийм сайхан орчинд ийм олон хамт олноор ингээ гэр бүл ийм өнөр бүтгэн гэр бүлээр ингээ амьдардаг гэдэг бас ингээ харуул бас ингээ сайхан амьдардаг гэдэг бас ингээ хүүхдүүд бас хэлмээр байна. Ариун дулаан хевлээд олдхоосоо л тэдхүүсэн тэмүүлэгч байсан. Яг л их далайд сэлэх загас мэт 10 сар ихийн хевлээд бие, тарих, сэтгэл зүрхээ олж боловсроод нарыг үзгээр ярахтаач тэд тэмүүлэгчд байсан. Навч цэцгийг гараараа барьж, нар тэнгэр салхи шуургыг нүдэрээ харж, жижигхэн хөлөөрөө анх газар шороон дээр гიშгэж үзэхтэйч тэд тэмүүлэн, ургахыг хичээж өвдгөө шалбалан байж хөлд орж, ааваа гэсээр хилд орсон. Ингиж амьдралыг таньж байхдаа тэд ямархан хатуу хорвоо аав ээждээ нуур тулж байгаагаа мтээгүй. Харин тэднийг энэ гэр бүл үлгийдэн авсан юм. За манайх чинь ерөөхдөө нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараалтаас гарсан хагас олон бүтэн өнчин эцэг эхийн ял эдэлж байгаа. За мөн тэгээд одоо гэр орондоо байх боломжгүй гэр орноосоо дайжсан гадуур одоо гудамжийн тэмдэг тийм ээ ийм хүүхдүүдийг одоо 4-өөс 18 насны хүүхдүүдийг бол хүүхдийн төвдөө авдаг. Тэгээд бас ах дүүсээрээ эгч дүүсээрээ байдаг хүүхдүүд их олон байна. Одоо 3-аараа байна. Хамгийн дээд нь одоо нэг айлын 5 хүүхэд байх жишээтэй. Яг ийм одоо асрамжийн төвд амьдарч байгаа ч юм уу эмзэг үлгийн хүүхдүүдийн хувьд бол жирийн хүүхдүүдтэй бол адилгүй. Тийм ээ одоо сэтгэл зүйн хувьд бол хямралтай ямар нэгэн одоо
гэмтэл авцсан тийм ээ. Одоо амьдралын түүх нэрэнтэй бараантай бага насндаа хүнд хүчээр одоо тэр бүхэл зүйлийг үзсэн байдаг болохоор жирийн хүүхдүүдийн хувьд бол тэс харьцангуй өөр тийм ээ. Одоо сэтгэл зүйн хувьд ч тэр оюуны чадвар танин мэдхийн хувьд ч тэр өөр байдаг. Манайх ч одоо хамгийн жоохон нь 4 настай хүүхдээ байна. Одоо тэр 4-тэй 5-тай хүүхдүүд чинь багшаа ихгүй шүү дээ. Ээж гэж дуудаж байгаа хүүхдээ тэгээд айгүй их эмзэглүүлждэг. Өөрийнхөө тээж төрүүлсэн хүүхдийг тийм ээ яагаад одоо ингээд орхигдуулчих юм болоо яагаад одоо үл тоогоод ингээд хайдаг юм болоо магадгүй хүүхдүүд ихэд төрсөн өдрөөр тийм ээ одоо миний нэг хүү охин одоо тэдэн нас хүрж байгаадаа хаана яваа одоо гэж яагаад боддгоо болоо гэд их гайхдаг бас бодохоор тэр эцэгчүүд нь хэрвээ амьддаг бол их одоо урам хугардаг дургуйцэл төрдөг тэрийг бол үнэхээр нуух хараагаалга тийм ээ бид нар өнөөдөр ингээд одоо багш хүнийхээ хувьд хүүхдүүдэд хайртай гэж шавьяасаар хайрлаж байгаа боловч яг тэр нөгөө эцэг эхийн төрсөн тийм ээ одоо элэг нэгтний хүн холбоо гэдэг зүйл бол байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр юм дээр бол бид нар одоо сайхан орон байраар дулаан хувц сунраар одоо янз бүрийн үйлчлэгээр хүүхдүүдэд одоо халамжлаа төр энэ үйлчлэгийг үзүүллээч гэсэн яг тэр эцэг эхийн хайрыг бол хинч тэр хүүхдүүдэд өгч болцсохгүй одоо өгч нөхөж чадчихгүй. Тэгэхээр ингээд багдаа ч юм уу ийм яг хүүхэд насан дээрээ хайрлуулж хайрын дунд умбуулж өсөх хэвээр энэ баг балчаар насан дээр амьдралын хүнд хэцүүг уурж тийм ээ одоо эцэг эхээсээ хайртай хамгийн дотн байх хэвээр хүмүүсээс хол өсөж байгаа хүүхдүүдэд бодохоор бас их өрөвддөг. Энэ хүүхдүүд маань хүлээн штэ одоо сэмхийч гэсэн гэрмэн сэгсэрч гэсэн ээж минь гэдэг шиг хэдий одоо ард тал нь орон байр идэх хоолунд байхгүй хэцүү байлаа ч гэсэн архичин дархичин янз бүр байлаа ч гэсэн энэ хүүхдэд бол миний аав, миний ээж, миний гэр гэдэг сэтгэл бол нэг номерт байгаа. За хүүхдүүдээ өглөөний минь сайхан амсгаслаа. There's a place in your heart and I know that it is love and this place could be much brighter than tomorrow. And if you really try, you'll find there's no need to cry. In this place, you'll feel there's no hurt or sorrow. There are ways to get there if you care enough for the living. Make a little space. За, хатгал даарж байгаа юм хүнстэй явчих. За, хүүхдүүдээ тэгээд намайг ганцуутэрээ үрцэж өглөө болохоор ээжээ очно би. Амьдралын хэцүү замд хөтлөгдсөн хүүхдүүдтэй анх ажиллахад шантармаар үе тулгардаг байсан ч ажиллахад бэрхшээлтэй байсан ч богино хугацаанд тэдний дунд орж ажиллаж эхэлсэн байна. Тэрээр эхний ээлжинд тэдний даалд авьяас сайн талыг нь хамгийн түрүүнд нээн илрүүлэхийг зорьсон байна. Одоо хүүхдүүдийн маань хувьд бол жирийн одоо сургуулийн багшийн жишээ нь одоо хичээл заадаг хөтөлбөр төлөвлөгөө бол нэг л төвшин тийм ээ. Нэгдүгээр ангид бол ийм хичээл заана, 7 дугаар ангийн түүх бол энийг заана гэл тэрийг бүхэл 7 дугаар ангийнхантай заадаг. Харин манад ажиллаж байгаа энэ тасамжийн төвд байгаа энэ хүүхдүүдийн багш бол хүүхэд нэг бүр дээр одоо хөгжлийн төлөвлөгөө босрож ажилладаг тийм ээ. Хүүхэд нэг бүр өөр өөрийн гэсэн амьдралтай, өөр өөрийн гэсэн амьдралын төвхтэй, өөр өөрийн гэсэн одоо чадвар чадамжтай харилцан адилгүй байдаг ижил төвчний биш учраас хүүхэд нэг бүртэйгээ ажиллах дэлгүүрийг олж тийм арга замуудыг одоо олж ажиллах хэрэгтэй. Энэ хүүхдүүдийг ямар ажил үйлчлэл, нийгмийн ажил үйлчлэгийн дамруулах вэ? Яаж тэднийг хөгжүүлэх үү, төлөвшүүлэх үү? Ямар одоо байгууллагуудтай хамтарч ажиллаж тэдэрт оюуны хөрөнгө оруулалт олох уу, төлөвшлийн хөрөнгө оруулалт оруулах уу? Энэ хүүхдүүдийг яаж нэг хүүхдийг ч гэсэн нийгмийн одоо нийгэмд бие хүн болж төлөвшөхөд нь нөлөөлөх ийм л ажлуудыг хийх ёстой. Тэгээ энэ бол зүгээр нэг жирийн нэг багш хийж чаддгүй бид нар практик дээр харсан. За манайх төвийн дотооддоо албан бус сургалттай. Одоо манай албан бусын сургалтанд бол 27 хүүхэд бол суралцж байна. Тэгээд энэ одоо нөхөн боловсрол олгох буюу сургууль завсарсан хүүхдүүдэд одоо хичээл 1-5 дугаар ангийн бага боловсролыг бол одоо дүүцүүлэх хөтөлбөрөөр бол ордог. За манай хүүхдүүд амьдрах ухаан чиглэсэн одоо 8 төрлийн сургалтуудад бол хамрагддаг байгаа. Одоо оюутал, мужаан, за тэгээд чимэглэх хурлал, за тэгээд мөн одоо байгаль эколог, мэдээлэл зүй, биеийн тамир, авьяасыг хөгжүүлэх чиглэлээр одоо хөгжим, бүжиг гэх мөн одоо номын сан гэдэг ингээд 8 төрлийн дотооддоо бол одоо сургалт дугуйлангууд бол хичээлдэг. За мөн манайх нөгөө од туслантай туслан дээрээ одоо зуны туршаал одоо төмс хүнсний ногоогоо өөрсдөө тариалаад хүүхдүүд маань одоо ингээд арчилдаг
тийм байгаа. Тэгээд одоо яаж одоо төмсөө мандах уу, зэрлийг яаж зулгаах уу, хортон шавьснаас яаж сэргийлэх үү гэд ер нь бол одоо амьдралтай ойрхон энэ байгаль ойрхон сургалтууд бол хичээлдэг. Хүүхдийг хөхүүлэн магтахгүйгээр түүний ямар нэгэн содон чанарыг тодруулахгүйгээр орчин тойрныхон бодит байдлыг өвөрмөц хэлбэрээр ялгаж тодруулах хүүхдийн ухаарал, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, тэдний хүртэхүйн ертөнцийг ойлгохгүйгээр жинхэнэ сурган хүмүүжүүлэгч болж чадахгүй. Хүүхдийн оюуны ертөнцийг хүндэтгэх гэдэг үзэл нь ертөнцийг зүрх ба ухаанаараа танин мэдэх явдал юм. Алтан цэцэг багш хүүхдүүдээрээ маш их бахархдаг нь түүний ярианаас ажиглагдж байсан юм. Хүүхдүүдийнхээ тухай ярихаар л нүдэн сэргээдэл явчих нь. Энэ бол багш хүний хүүхдүүдээ гэсэн чин сэтгэл юм. Багш хүмүүсийн гол одоо мэрэгчлэрээ бахархах юм бол ерөөсөө л өөрсдийнхөө бүтээлээр хүүхдүүдээрээ шавнараараа бахархдаг. Хамгийн одоо сүүлийн жишээхэд 15 оны 3 сарын 5-нд ч та манай Эрдэнэ очиргийн хүү маань одоо боксийн өсвөрийн аварга, улсын аварга олоод ирлээ. Тэгээд дэлхийн аваргад оролцоод ирэх эрхийн бичгдэг ирлээ гэхэл одоо бүх багш нар ажилтнууд ингээл баярын нулимстай угтаж явах жишээтэй. За тэгэл одоо гадагшаа дотгошоо явах суралцах тийм ээ. Тэр болгонд нь одоо эрхийн бичиг авахт нь одоо баярлна. Тэгэл баярлаад одоо баярын нулимс унгана. За тэгээд одоо ер нь хөөхөн манай одоо хүүхд айлын 100 хүүхдтэй л айл авахгүй юм манайх. Тэгээд тэр 100 хүүхд нь бол яг хуу жирийн 100 хүүхэд биш тийм ээ. Одоо янз янзын л ааш харантай янз янзын асуудалтай 100 хүүхд байна. Тэгээд одоо дөнгөж 9 сарын 1-нд хичээл орсон 2 хүүхд маань эрдэмийн баяраа тэмдэглээл өсгөлийн баяр хийхэд нь бид нар очиж ил байна. 19 жилийн төвдөө амьдраад 21 нас хүрээд залуучны төвөөсөө одоо ажил мэргэжлээ олоод гарсан залуу маань сая одоо 4 сарын 10 гэхэд одоо 20 маа хийсэн. Бас мөн ялгаахгүй Кристиана Ноблисангийн дархан гээд хүүхдээ халамжийн төвд амьдарч байгаад 8 жил амьдраад манай залуучны төвд шилжирсэн охинтой одоо төвшин сайхан гээд хүмүүс маань наран зүлгийн охинтой суусан юу одоо гэр бүл зохиогоод одоо тэгээд 4 сарын 10-нд бас нийслэлийн хормын ордонтой хамтраад гэрлэх хасал хормын маш сайхан хийж өгсөн. Тэгээд гих мэтлэнгээр одоо ингээд яг л нэг хүүхдээ жоох хүүхдээ айл цэцэрлэгт хүүхд маань явна өглөө тэрийгэ хүргэж өгнө. Сургууль 1-р анги хүүхдээ өргөж өгнө, өсгөлийн баярт нь оролцсон. 9-р анги төгсөж байгаа хүүхдүүд маань хонхны баяраа хийж ин оролцож ин, Месүд коллежид оролцсон, гадаадд сургана, хормын хийж ингээл ерөөсөө л 100 хүүхдээ айл одоо ямар ажил үйлчлэгээ юу шаарддаг тэр болгоныг л одоо хийдэг те. Тэгэхээр одоо бидний гол ажил амьдралын маань одоо гол эзэн энэ байгууллагын гол одоо үндсэн суурь бол хүүхэд. Танах хэдэн хүүхэдтэй вэ гэд нэг гадагшаа яваад ирсэн найз нь асуухаар нь би нөгөө одоо уг нь бол нэг хүүхдтэй ч гэсэн чи би 97 хүүхэдтэй гэд тэгээ бүр гайхаад хөөе гэдэг чинь тэгэхээр нөгөө хүүхэд гэл танах хэдэн хүүхдтэйхээр хамгийн дөрөв би нөгөө өөрийнхөө ажлын хүүхдүүдэд бодоод өгдөг. Одоо манай хүүхдүүд гэл танаа хүүхдүүд хэр вэ гэд танаа хүүхэд чинь хэр үлээ хэдтэй байлээ гэл өнгөч өө манайх чинь 4-өөс 18 насны хүүхдүүдтэй шүү дээ гэл ярихаар бүр ингээл гайхаад хэдий 18 настай хүүхд гаргачтай ингээл өмнө нь одоо бүлгийн багш байхдаа яг одоо нөгөө би бол 5-аас одоо 17 насны хүүхдийн бүлгийг хариуцдаг гэсэн сансар гэдэг. Тэгээ бүлгийн багш байхад бол ерөөсөө л тэр хүүхдүүдийн ээж, эцэг, найз, одоо аав одоо хэн байдаг тийм ээ хамгийн чухал хүн бол нэг номерт бүлгийн багш байдаг. Хүүхдүүдтэй ажиллахад янз янзын юм тохиолддог. Ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүд одоо сэтгэл зүйн хувьд, бие махбодын хувьд, оюун санааны хувьд маш их одоо хямралд өртсөн те гэмтсэн нөхөн сэргээх үйлчлэгээ шаардлагатай зүйлүүд бол их гардаг. Тэгээ хүүхдлийн болохоор хэдий одоо гудамжны тараншааны амьдралд өссөн тийм ээ одоо амьдралын хүнд бэрхэд туулсан хүчирхийлэл дарамтад байсан гэсэн төвдөө ирээд энэ төрийнхөө хайр аламжид орсныхоо дараа тодорхой хугацааны дараа бол бас төлөвшөөд хөгжиж байгааг нь харахад бол их сайхан байдаг. Багш мэрэгжил хамгийн сайхан. Яагаад гэвэл бусдын төлөө хөдөлмөрлсөн үйлс бүхэн утга төгөлдөр байдаг юм. Тэр дундаа хүүхдүүдийн төлөө. Багш Батсүхийн алтан цэцэг. Бяцхан биендээ ахацсан, амьдралыг үзэж биеэ даасан, хэдийнэ том хүн болчихсон, хүний ертөнцийн хязгаардах нэгэн ертөнц бол энэ төв юм. Төрийн ч юм уу, нийгмийн ч юм уу, эсвэл бүр хүн төрлөختний буруугаас үүдсэн гэр бүлийн хагарал хямралын золиосыг тэд үүрэн энд үсэн торнож байна. Хэдийгээр амьдралыг таних нүд, чих, гар хөлн эрүүл саруулж, цаанаасаа л хайр нэгсэн, эцэг эхийн дулаахан тэврэлтийг мэдрэх гэсэн хүсэл тэмүүлэл харц нүднийхэн цаана нуугдж байгааг хинч гисэн хараад анзаармаар. Алтан цэцэг багш анх ээж болоод үрийн зулаа үнэрлэхдээ төвийнхээ хүүхдүүдээ бодоод тэдэнд минь энэ ихийн хайр их дутагддаг байхтай хэмээн бодож их л хямарч уйлдаг байснаа дурсаж байсан юм.
Аргач үгүй үсттэй ижи аавынхаа ингэрт эрхлэн наадаж, хайранд умбаж, дэгж дэрвэх ёстой хүүхэд насандаа тэд ингэж өнчөрч үлдсэн нь түүний сэтгэлийг эмзэглүүлдэг нь лавтай. Өөрөө ээж болоод тэр хүүхдээ одоо хүлээ тийм ээ, яг ингэж ихийн хараар хайрлаж байгаа гişэнд миний сэтгэл айгүй их одоо эмзэглэж ирсэн л дээ. Яагаад ингэж өөрөө ингэж зовж тээж төрүүлчихэд хүүхдээ орхичтой юм болоо? Яагаад ийм нэлх амтныг өөрөөсөө одоо төрүүлсэн унагсан энэ амтныг одоо ингээд хайхардгүй юм болоо тийм ээ. Одоо хизээ магадгүй ингээд хизээ хинээс төрсөн мэддэггүй хүүхдүүд одоо манай зөндөө байна. Гэтэл тэр ээж өөрөө одоо бодоод би 13 жилийн өмнө хүү гаргасантаа тий 7 жилийн өмнө охин гаргасантаа тэр маань хаана байв одоо гэж яагаад боддгоо юм болоо гэд айгүй их тэгж нөгөө гэтээ одоо охиноо ингээд асраал дөнгөж төрүүлчихэд байж хатах эмзэгэлдэг. Тэгэхээр тэрнээс болоод бас хямраал уйлал. Багшийнхаа хувьд ч тэр эмэгтэй хүнийхээ хувьд ч тэр ээж хүнийхээ хувьд ч тэр хүмүүсийн амьдралын нөхцөл байдал хүүхдүүд гараа гэрээ хараад бас хэцүү санагдчихжээ. Тийм хамгийн одоо хүсдэг зүйл бол өөрийг нь ойлгож зөвхөн одоо өөрт нь зориулж юм цаг зав гаргаж одоо өөрт нь хандаасаа гэж хүсдэг. Яг гоо мэдээж бид нар нөгөө одоо 100 орчим хүүхэд байна. 20-од багш нийгмийн ажилтан сэтгэл зүйч байгаа боловч бас тэр болгон нэг багш ингээл 10 дэх хүүхэдтэй ч юм ингээл одоо хүрэлцэхгүй зүйлүүд байна. Тэгэхээр хүүхдүүд бол яг тухайлчлаа тийм ээ ганцаарчлаад одоо ярилцахыг зөвхөн өөрт нь зориулаад цаг гаргахыг, өөрийг нь ойлгохыг, дэмжихийг л их хүсүүлдэг. Оюутан байхасаа л хүмүүнлэгийн үйл хийж, бусдад туслаж байгаад хайртай хантайгаа учирч хүн охины ээж болсон. Хань нь мөн хүмүүнлэгийн үйлс хийдэг учраас эхнийхэн ажил мэргэжлийг нь ихэд дэмжиж ойлгодог гин. Манай ажлын бас нэг онцлог нь бол одоо бид нар ч бас хүүхдүүдтэй ажиллах болохоор илүү цагаар ажиллана, оройд нь баяр амралтын өдрүүдээр бол ихэвчлэн одоо яг хүүхдүүдтэйгээ л байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр л үнэхээр бас нөгөө арга гэр өөрийн маань хүүхэд бол орхигдох талууд бол зөндөө гарна. Баяр ёстой үеэр бол ер нь жоохон хүндрэл тал байдаг. Яг бол ямар нэгэн баяр ёстой тухай гэр бүлийн хувьд маш том хамгийн их баярлах цаг гарах зүйл шүү. Гэтэл гэр бүлийн хүмүүс энэ одоо тэр олон хүүхдүүдийг баярлуулах үнцэн ажилтай учраас тэр талд их анхаарал хандуулах байдаг. Баяр ёслолын өдрүүдэд хариуцлагатай жижиг агшаар ч юм ингээл ажиллахаар баярын комисс одоо тухайн баяраа зохион байгуулах комиссар ч юм ажиллана. Тэгэхээр яг тийм чухал үеүүдэд бас яг гэр бүлдээ гаргах цагийн хувьд бол хамсаадаг. Тийчид бол ерөөсө баяр ёслол нор гэж ерөөсө ганцхан ажил байсан. Одоо шинжээр цагаан сар март гэдэг тий бүхэл юмар манай яг одоо тийм ажил дээр байдаг учраас одоо бол ерөөсө сурцсан дөө ер нь тоохоо байсан. Гэрээ эзэгтэй тал дээр бол одоо тэр гэртээ гаргах цаг өөрийнхөө хүүхдэд гаргах цаг цагийн хувьд жоохон хамсхан байдаг. Угаасаа бид нар ч өөрсдөө тийм бурхны шашин номыг сонирхдаг болсод тийм учраас энэ дээр бол тийм гэгээлэх таас нь хардаг. Үнчин ядуу одоо энэ хэцүү амьдралтай хүмүүсийг асарч инэрсэн тэдний төлөө чин сэтгэлээсээ хандсан боён бол заавал эргэж ирдэг гэд хэлдэг. Тэр ч бас үнэхээр ирдэг баг. Одоо зарим хүмүүс одоо үүдээ хадамжийн хөлтүүд үүдээ асрамжийн одоо хараа хайртгүй. За зарим одоо бүр годомжны хэтэг сонир бас өгдөг. Бидний хувьд энэ хүмүүсээс тэгж ойлгодгоо. Хэцүү хүн гэсэн хүүхдүүдтэй ажиллаад муу болсон ч юм уу дордсон юм байхгүй тийм ээ дандаа л амьдрал маань ажил маань үргэлж өсөж дэвжиж одоо залуу хүмүүсийн хувьд бол боломжийн сайхан л амьдарч байгаа тийм болохоор бас энэ хүүхдүүдийн ажиллаж байгаа хүүхдүүдийн бас буян заяа инэрдэг байхаа гэж боддог. Тэгээд эхнэр маань одоо энэ олон хүүхдүүдийн зам ээж аавах нор ээж аав болж тийм ер нь хүн хариуцж ажиллах бол хамгийн хэцүү ажил. Тэр зөв одоо хүүхэд бол тийм зүгээр ингээ амьдралаа хаач гэсэн өөрийнхөө хүүхдийг хүмүүж чадахгүй хүүхдүүд яаж авч тий. Тэгэд энэ олон одоо хараа хяналттай хүүхдүүд ингэж харж хандна гэж маш том хариуцлага бөгөөд буянтай ажиллаж боддог. Тэгээд эхнэртэй бол энэ ийм ээж тийж бодноос барахж дэмжиж явдаг. Тэгээд энэ хүүхдийн төлөө өшөөх зүйлийг хийж бүтээж өшөөх өөрчлөлтийг гаргах хаа гэдэгт бол итгэж байгаа. Хүнийг хүн болгон хөгжүүлэх авьяас чадвар зөвхөн багш хүнд заяадаг. Үрээ гэсэн их хүн өөрөө хэдий өлсөж байвч үрээ цатахыг л илүүд үздгийн адилаар шавин сайн хүн болж хүмүүжиж байвал багшийн сэтгэл цадаж байгаа нь тэр. Хүнийг хүн л өөрчилдөг, өөр юу ч биш. Харин тэр өөрчлөгч хүчин зүйл нь хайр. Энэхүү хайрыг тэрээр өнчин өрөөсөн үлдсэн энэ сахиусан тэнгэрүүдэд харамгүй түгээгч нь болох гэж илгээгдсэн юм. Их далай аниргүй намуухан байхад хинч байсан хүлгийн сэлүүрийг сэлүүртэж чадна. Үүдээр нь ороход сайн уу хэмээн инээмсэглэн ухтаж, үүдихтэй ёс юм шиг баяртай дахиад ирээрэ гэж гараа даллах хүүхэд шуугсан асрамжийн төвд амьдрал үргэлжилсээр. Хохин нацаас би ээжигээ санаа
Багш мэрэгжил хамгийн сайхан яагаад гэвэл бусдын төлөө хөдөлмөрлсөн үйлс бүхэн утга төгөлдөр байдаг юм. Тэр дундаа хүүхдийн төлөө. Алдаа оноо аливаа болгонтой нь хамт байж амьдралын хичээлийн анхны хүсгийг хүүхдүүдэд зааж амжилт бүтээлээр цойлж яваа шавааран бахархаж араас нь сүүн өргөн залбирдаг ээжийн энтэй асрамжийн төвийн багшийн ажил амьдралыг өнөөдрийнхөө нэвтрүүлгээр өгүүлэн хүргэлээ. Ингээд үзэгчдээ дараагийн нэгэн амьдралын гол дүрээр иргэн уулзъя. Баяртай. There's a place in your heart, and I know that it is love. And this place could be much brighter than tomorrow. And if you really try, you'll find there's no need to cry. In this place, you'll feel there's no hurt or sorrow. There are ways to get there if you care enough for the living. Make a little space. За, хатгад дараа зөв нэг юм хэлээ. За, өөртөө тэгээд Намайг